Орон дэрхэм үзэгчтэй Эксурж ярилцлагын ээлж дугаарыг эхэлж байна. Миний өнөөдрийн зочин үзэгч та бүхний сайн таних хөл бөмбөгийн тайлбарлагч Бат Заяа ирсэн байна. Мэдээж бид хоёр өнөөдөр бол FIFA буюу олон улсын хөл бөмбөгийн холбоотой гараад байгаа дэгдээд байгаа шууганы талаар ярина. 2 хоногийн өмнө олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр 5 дахь удаага өнгөрсөн баасан гараг сонгогдсон Sepp Blatter огцорчлоо шүү дээ. За өөрөө бол уг нь авилгынтай холбоотой шуугиан дэгдэхээс 2 хоногийн дараа дахиад сонгогдсон. Тэг яагаад энэ хүн FIFA-г орхих болов? За ямар ч сан FIFA буюу олон улсын хөл бөмбөгийн холбооны авилгалын асуудлаар нэлээд холбогддог. Ерөөд ямар ч албанд шалтаа. За тэгээд сонгогдоос өмнө бол дэд ерөнхийлөгч 2 дэд ерөнхийлөгч гүйцэтгэх орооны гишүүн асан тий. Эдгээр хүмүүс, дээрэс нь маркетинг албаны хүмүүс, дээрэс нь FIFA-тай үйл ажиллагаа явуулдаг хэдэн компанийн захирлуудад олон хүмүүс бол ерөөдөө нэрхт холбогдсон л доо. Тэгээд FIFA-гийн ёс зүйн хороо гэж байдаг. Ёс зүйн хорооноос бол одоо олон улсын хөл бөмбөгийн холбоонд ойртож болохгүй хүмүүсээ тийм нэр гаргацсан. Тэр хүмүүсийг бол одоо холдуулах хэрэгтэй гэдэг. Тэгээд яг ийм болсон л доо. Тэгээд Blatter бол өөрөө сонгогдсон. Сонгогдохдоо дийлэнх саналаа бол ерөөдөө Аз Африкаас авсан байдаг. 133 он санал тийм үү? Тий. Уг нь 140-ыг авах хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэгээд ахаад 2 дахь санал хураалтын уулна гэсэн чинь Йорданы явантай чинь би өрсөлдөхгүйг татгалзчих шиг байна. Тий. Яг энэний өмнө бол Европын хөл бөмбөгийн холбоо бүгдээрээ ярилцаад одоо Blatter-ыг болио те хөл бөмбөгөөсөө одоо тийм гоё засаглалын удаа гоё болохгүй байна. Тийм учраас одоо Blatter-ыг болио хэдүүл яд тэр Йорданыг сонгочих гэдэг. Тийм байдлаар бол Европод тэр чигээрээ нэг байр суурьтаар саналаа өгсөн боловч дийлээгүй юм байна л да. Өмнөд Америк хүртэл нэгдсэн. Тэгээд яг энэний өмнө юу болсон юм бэлээ? Сая 14 оны Бразилийн дэлхийн аварганд Европын аварга өөрөө Бразил аргентиныг аваад тим тэмцээн зохион байгуулъя гэдэг тийм яриа гарч ирсэн. Гэтэл яг Blatter-ыг сонгодонгууд энэ яриа бүр өвчөө авч гисэн. Англи, Франц, Герман, Итали, Испани гэх 5 том гүрэн. За Blatter хэрэг сонгодох юм бол бид нар юу яана? Тусдаа холбоо байгуулнаа. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо гэдэг байгууллага байгуулнаа. Тэгвэл ингэж гараад бид нар өөрсдөө дэлхийн аваргатай өөрсдөө том үйл ажиллагаа явуулна. Энийг Америк нэгдсэн улс тэмцсэн, Португал тэмцсэн, тэгээд Бразил, Аргентин тэмцсэн, Азиас Япон тэмцсэн, Австрали тэмцсэн гэдэг. Хөл бөмбөгийн том гүрнүүд нь бүгд. Тий. Яг гэх юм бол FIFA өөрөө асар их хөнгө орждог. Ашигын бус байгууллага. Тэгсэн мөртлөө асар хүргүү зардал гаргадаг. Яг үүндээ бол одоо FIFA-гийн хамгийн гол хүмүүс болох тамирчдыг одоо энэ Европын одоо энэ маркетинг менежментийн одоо лигүүд л өөрсдөө сурчилж байгаа шүү дээ. FIFA л ерөөсөө бараг энэ дээр бол ажил хийдэггүй шүү дээ. Дэлхийн аварга зохион байгуулалтын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, цаа нийтлэгийн шилдэг гэж тодруулчин тий. Тэгээ үйл ажиллагаа багтаа байдаг бол яг жинхэнэ Роналдог, Мессигийн, Жерардын, Лампортын хэн сурчилдаг. Нөгөө Европын хөл бөмбөгийн холбооноос сурчилдаг. Гэтэл энэ том байгууллага өөрөө засаглалын үед хамаагүй эрүүл болж байгаа. Одоо шийдэл Английн хөл бөмбөгийн холбоо засаглалын үед хамгийн эрүүл. Одоо ингээд би өөрөө серб мэргэжилтэд Монголд ажилладаг. Серб суулжуулагч асуут бол Европын хөл бөмбөгийн сүүлийн одоо ингээд зэрэг ядуу тоглолтууд баг бүгд мапантай болд юм аа. Би нэг одоо Европт идэх хүн сайн мэднэ. Зөвхөн Английн лиг л одоо клир байдаг тий. Цэвэрхэн мэд. Яг бол эн чинь одоо байр болгоно асар их мөнгө байдаг. Дээрээс нь англи засаглалууд хамаагүй өөр байдаг гэдэг. Тэнгүүд яг энэний араас өөрөө Герман явж байгаа юм лээ. Тэнгүүд Германы үндэслэг одоо Итали болон Испаниас илүү гарах тийм шанс бол 5 жилийн дараа байдаг. Тэнгүүд засаглал муу улстай илүү холилдсон Италийнхаа хөл бөмбөг унаад идэх ч юм уу те. Орос нь унаад идэх ч юм уу. Тэнгүүд Оросоос нь илүү Япон, Азууд Европт хамаагүй илүү тоглодог. Тэнгүүд ерөөсөө засаглалын асуудал их хөндөгдөж гарч байна. Тийм учраас FIFA-г ерөнхийдөө болио засаглалын үед маш муу байна, маш их авилгал байна гэдэг байр суурьнаас Европын хөл бөмбөгийн холбооны томчууд бол ингэж мэдэгдсэн. Тэгэд 98 оноос шүү дээ. За Наваг лав дунд сурвал төгсөж явах үед юм байна. 98 оноос хойш өнөөг хүртэл өдөрцөн шүү дээ Blatter тийм үү? Өчигдөр Швейцартаа буцаж очилээ л дээ. FIFA-гийн баг 300-400 хүн ухтаж аваад өөрөө ч баг нөлөөс унгаж ийн гэж байна л да. Гэхдээ энэ хүн явснаар одоо жишээ нь Луиш Фигу хийсэн байна шүү дээ тийм үү? Sepp Blatter явсан хөл бөмбөгийн спорт бол FIFA-гийн хувьд их сайн өдөр боллоо гэж хэлсэн байна тийм. Тий, ер нь бол илүү цэвэрших бах л да. Тэгээ 4 удаа дараалан сонгогдсон шүү дээ. Энэ сонгогдохдоо яаж сонгогдсон бэ гэхээр Нидерландын хөл бөмбөгийн холбооны тэр хүн яг өнгөрсөн 7 ярьсан. Жижиг улсуудаасаа санал авчдаг юм аа. Та нар Нидерландыг Англигаар хэдэн сая хүн амт тавилээ. Хөл бөмбөг хэдэн бараг 100 жил өгсөн. Гэтэл Монгол ч юм уу, Фижи ч юм уу, Самоа ч юм уу нэг улс яг адилхан нэг хэрэгтэй гэж ярьдэн шүү дээ. Тэгээ энийг нь өөрчлөх боломж байдаг юм. Яг нь олон улсын буюу гишүүдийнх болохоор бас энэ хэцүү л бахал та. Тийм учраас дэлхийн гэдэг одоо олон улсын биш дэлхийн гэдэг юм холбоо байгуулах тийм санаачлал гарч. Энийг бол өөрчлөлтөөр одоо нөгөө гүйцэтгэх ороонд ярилцах байх их хурлаараа.
Ер нь бол энэ өөрчлөгдөх магадлал их багатай байна л да. Тэгээд энэ FIFA дээр хамгийн гол хөндөгж байгаа асуудал нь улс төр ороод ирнэ гэдэг юм их яриад байгаа юм л да. Одоо шийдвэл Орос ягаад 2018 оны дэлхийн аваргыг авсан юм гэсэн чинь хариултыг Путин хэлж байгаа байхгүй. Тэгвэл Путин өнөөдөр хөл өмг ямар юм бэлээ? Тэр хаамаагүй улс төрийн хүн шүү дээ. Тэгвэл Орос өөрөө ингээд улс төр маш их холбогддог учраас хөл өмгийн дотоод засаглан ч юм уу байна. Дээрээс нь энэ нэг 18 оны дэлхийн аваргыг авахдаа авилуулын янз янзын зэрэг холбогдсон байдаг тийм одоо ярианууд гараад эхэлж байгаа байхгүй. Одоо Катар бас адилхан. Тэгвэл FIFA өөрөө нэг улс төрөөс ангид байх хэрэгтэй. Нэг олимпийн орны юу эхлэх гэдэг. Шийдвэр сая 18 оны дэлхийн аваргыг Европын том улсууд бойкот хийнэ гэдэг нэг тийм ярьсан шүү дээ. Хэрвээ бойкот хийчих юм бол 80 оны тэр Москвагийн олимп 84 оны Лос Анжелес олимпиад адилхан тийм одоо олимпийн нэр хүнд унгах ийм үйл явдал болсон. Тэнийг бол Хуан Антонио Самаранч бол 1988 оны Сеул олимпиас бол улс төр өөрсдөө байж болохгүй юм байна. Энэ бол ингээд цэвэр спортын байгууллагаар байх ёстой юм байна гэдэг байр суурийг баримтжуулсан бол сая яг энэ асуудал бол хөндөгдөж очирсан. Энээс тий айгаад би Блаттерыг бас болчихуулж утсан л да. Яг бол нөгөө хүмүүс нь тусдаа салаад дэлхийн хөлбөмбөгийн холбоог байгуулдаг ч юм уу. Нэг бол Оросын дэлхийн аваргыг бойкотлчих юм бол энэ чинь FIFA-гийн нэр нь унгахаас гадна Зеп Блаттер гэдэг хүн энэ байгууллагыг одоо унгаасан гэдэг гасар муу нэртэй тий. Үлдэн бас энээс ус имээсэн болов уу гэж миний хувьд бол тэгж таамаглаж байгаа. Зеп Блаттер тэр бол. Тэг өөрөө бол одоо ярьсан л хэлээ л дээ. Би хөлбөмбөгт 40 гаруй жил төгчин зүтгэлээ. Яг хуу би FIFA-гийн ирээдүйн төлөө шийдвэр гаргасан гэх. FIFA-гийн ирээдүйг одоо чинь ярьдаа чинь Нидерланд англичууд тийм. Бид нар их гүрэн гэдэг том хөлбөмбөгийн спортыг бүрдүүлдэг том хүчин зүйл гэдэг утгаар олон санал хэрэгтэй баймаар. Тийм яг энэ дээрээс яриад байна шүү дээ тийм. Үүсэх бас хэцүү юм л да. Одоо шийдвэл яг энэ асуудлын талаар би одоо Монголд байр суурийг ярихад ийм байгаа байхгүй. За Монгол өнөөдөр нэг саналтай манайх тийм. Манайд өнөөдөр чансагаар 200 бичигддэг. За тэгвэл манай иргэн тойрон байдаг улсууд ямар улсууд байдаг вэ? Яг л Самхаа Фижи байдаг тийм. За сая Монголын хөлбөмбөгийн холбооны хурал болсон. Энэ юу болсон бөхөр энэ дээр нөө Блаттерийн одоо өөрөө санал авдаг арга барил Монголыг харагдсан л да. Яг тэгмэл Джеймс Джонсон гэдэг олон улсын хөлбөмбөгийн холбооны одоо яг Монголынхын хурлыг хариуцах те хүн ирээд бидэнтэй уулзж байгаа. За хурал ийм болж байна гэдэг. Тэгээ маш олон байдлаар хэлсэн. Ганбаатарыг мэдрээ гэдэг хоёр дэмжиж байна. Ганбаатар гэдэг хүн маш их дүрм зөрчиж байна, хууль зөрчиж байна гэж хэлээд байхад ерөөсөө тэрийг авч хэлцээгүй. Тэгээ Ганбаатар сонгогдсон. За сонгохдоо яаж сонгосон бүгд мэдчих та баахан аймгийн засаг дарганаар өгсөн тий хаа хамаагүй хүмүүс оролцсон гэдэг ч юм уу. Энэ хаа хамаагүй хүмүүс ч одоо яг нөө Монгол Фижи төр ч юм болчиход байгаа байхгүй. Хөлбөмбөгийн оролцоо маш багтаа зүгээр ингээ хөгжихгүй явдаг. Тэнгүүл энэ хүмүүс нь орж ирээ санал өгчдөг. Тэнгүүл Джеймс Джонсон ямар тохироо байсан бэхээр би бол цаанаа тэгж миний хувьд бол тийм анализ хийгээд байгаа. Монголд Ганбаатартай Блаттер санал өгүүлж тохирчоод бос юмнууд нь авч хилцгүүгээр Ганбаатарын сонгуульчод улмаар Ганбаатар очоод олон улсын хөлбөмбөг олон Блаттер ч юм уу санал өгөх тийм байсан баг. Яагаад энийг гаргаж байна гэхээр бид нар яг хурлаа хийгээд яг FIFA-тай адилхан ёс зүйн хороо, сахилбатын хороо, аудит одоо хэмж чадалтын хороо ингээд хамгийн чухал хороонуудаа байгуулах гэж энэ хороонуудаа та нар дараа нь байгуулаа. Дараа нь та нар хилцэж байгаа байгуулаад энэ хорыг ерөөсөй байгуулаагүй байхгүй. Тэнгүүд FIFA одоо өнөөдөр яаж юм гэхээр ёс зүйн хороонд хөлбөмбөгд ойртож болохгүй хүмүүсийн нэрийг зарлцж байна. Тэнгүүд манад ёс зүйн хороо байхгүй. Сахилбатын хороо байхгүй. Аудит хэмж чадалтын хороо байхгүй. Тийм учраас манай Монголын хөлбөмбөгийн холбоо шиг ийм холбоодод Блаттер шиг хүмүүс аягүй хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ энд нь ямар хүмүүс идэх вэхэр би бол дотроо тэгж утсан. Хэрвээ Англи, Герман ингэ салаа авчих штэ тий. Эдгэр чинь жинхэнэ хөлбөмбөгчтэй байхгүй юу? Жишээлбэл Монголд бол хөлбөмбөгчнөр бол байгаа штэ. Ганбаатар Ганболд өдөр FIFA-таа үлддэг ч юм уу тий. Миний хувьд бол ийм бодолтой байсан. Тэгээ Монголд ямар байх нь вэхэр бас хөлбөмбөгчнхээсээ илүү хөлбөмбөгийн бос хүмүүс өдөртэй байдаг. Хөлбөмбөгч нь гадна аваад байдаг. Тэгвэл FIFA яг тийм байрлалд орох гэдсэн тэрийг Европод өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүйс учраас Европод бол ийм шийдвэр гаргаад бид нар тусдаа гаднаа бол Аргентин мэрцэл шууд тэгээд нөө засаг сайтаа улсууд надад дэмжиж байгаа юм л Японд дэмжиж байгаа, Австрали дэмжиж байгаа, айгүй бол одоо Солонгос дэмжих байх араас нь тий. Тэгвэл Европын тэр одоо Нидерланд, Португал гэдэг нэг 5 томоос жижигүүд нүртэл дэмжиж авчиж байгаа. Тэгэхээр яг хүүхлээр миний хувьд бол Монголын хөлбөмбөгчнөр нийлээд одоо хэрвээ дэлхийн хөлбөмбөг байгуулагдсан бол хөлбөмбөгчдөд агаад явчих байсан юм аа гэдэг тийм бас бодол байсан л да. Хэрвээ Блаттер үлдсэн байсан бол Зеп Блаттерийн хувьд бол ер нь ирээдүгөө тооцоосны үндсэн дээр л. Тий, тэгвэл одоо өөрөө асар их муу нэртэй үлдэн шүү дээ, тий. Тэр олон хүмүүсийг алдна. Мишель Платини өөрөө бол домогт хөлбөмбөгч юм шүү дээ. Европын хөлбөмбөгийн холбоог сайн удирдах шүү. Тэгээ ер нь дараагийн ээлж турлал нь эх оны 5 сард Мексикт болох юм байна шүү дээ. Зеп Блаттер хэлэхдээ 1 жилийн хугацаа байна. Тэгэхээр энэ бол тэрхийн сонжирсан удаан хугацаа байна. Би нэгэнт огцорч байгаа учраас энэ намайг орлох хүнийг аль болох хурдан шийдвэрлэеч гэсэн байна. Гэхдээ хэвлэлүүдийн бичээр бол 12 сар юм уу эх оны 3 сард сонгуулуулна гэдэг юм л та. Тэр хүртэл одоо өрсөлдөх магадaltaй хүмүүсийн нэр одоо яригдж байна. За яг тэр бол нэг чухал биш ах шүү гэнэ л да. Яг одоо хин яригдж байгаа нь сайн мэддэхгүй байх шүү. Яг ганц хоёр хүн байсан л да.
Тэгээд яг тэр гээд хэлчихээр юм бас тодорхой биш байсан. Миний харж байгаагаар бол сүүл гарсан мэдээлэл би хараагүй байна л да. За энд бас нэг зүйл яригдаад байна. 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн авшилт тэмцээн. Одоо монголчууд юугаараа санаж байна вэ гэхээр цэнгэлт хүрээлэндээ Вувузела дуурдаг. Тэр нь бүр хөл бөмбөгийн хөгжим дэмжигчдийн дуунаас авчихсан. Одоо жишээ нь Вамперси би сонсохгүй байна гэж зүгчтэй ингэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ Өмнөд Африкийг яг эрхийг нь олгохын тулд 10 орчим сая доллар өгсөн гэж яригадаад байна шүү дээ. Тэгээ тэр Жиром Фалка гэсэн тийм. Фалка баг зөвшөөрчихсөн энэ төр гэж яриад байна шүү дээ. Тэгээ энэ дэр нэг асуудал байна. Юу нөхөр ягаад FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуул болохоос 2 хоногийн өмнө тэгээд Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурорын газраас ийм хэргийг дэгдээсэн бэ. Би Путиний мэдэгдлэр ч гэсэн сонсчихсон. Ягаад Америк тийм хөлбөмбөгийн одоо сокер л гэдэг шүү дээ. Тийм ариун уламжлалт том улс гүрэн биш шүү дээ. Гэтэ ягаад энэ асуудыг ингэж хөндөж тавьсан бэ? Ямар нэг юм хувилдаан ч юм уу тийм байна уу гэсэн утгаараа ярьдэн шүү дээ. Америкийн юу л банкудаар хамаг мөнгө гүйлгээнүүд нь шилжсэн тийм утгаараа л орсон юм болоо. Швейцарын хууль зүйн бас энэ дөр ороодсон шүү дээ. Тийм, Швейцар бас болсон. Тэгэхээр би бол Америкийг бол тэгж л хараад байгаа юм л да. Өмнөд Африкийг бол миний хувьд бол тэгж харсан. Би өөрөө очиж үзсэн. 2 тоглолт очиж үзсэн. Зохион байгуулалт маш муу байсан шил Өмнөд Африк. Яг бол хөл өмгийн соёл уламжлал маш багтай. Цэнгэлтгүүд нь хамгийн дүүргэлт багтай. За тийм байсан. Тэгээд хэрвээ Өмнөд Африк дэлхийн аварга шалралт тэмцээн зохион бол ямар үйл явдал болох вэ гэхээр Африк тэр чигээр Блатер санал өгнөдийг тийм байр суурь ирээдүйд яригдчихсэн юм байна л да. Тэрийг бол одоо гадны мэргэжлүүдээс нэлээд үтсэн байсан. Тийм учраас Африк тэр чигээр Блатерыг дэмжинэ. Яг бол Африк твийн хувьд бол Блатер бол баатар байхаас аргагүй яг бол дэлхийн аварга нөхсөн гэдэг байдлаар. Тэгээд яагаад энэ Япон, Солонгос ч юм уу, Катар, Оросд өгöd байгаа шалтгаанууд энтэй бас их уялдаатай бас харагдаад байгаа шиг байна л да. Гэхдээ ер нь өмнө зохион байгуулагчдаас уламжлалт харахад Европ, Латин Америк. Тийм. За сүүлд 2 онд Азид зохион байгуулагч. Гэхдээ ер нь ингээд твүүдтэй боломж олох байдлаар хувирсан байж болох уу? Байж болно л доо. Гэхдээ бас тухайн улс зохион байгуулж чадах хэмжээний юу гэдгийг бас харахгүй бол зохион байгуулалтын хувьд бол маш одоо алдаатай зүйлүүд бол нэлээд байсан болов гэж хараад байгаа юм л да. Зүлэг мүлгнээс зохион байгуулалтаас авахулаад ч юм уу те. Би бол өөрөө 2 дэлхийн аварга очиж үзчихсэн. За Өмнөд Африкийн дэлхийн аварга бол миний хувьд бол зохион байгуулалтад үнэхээр муу байсан. Яг бол би өөрөө хөлбөмбөг тоглодог учраас нэг ядаж тэр гадуур зогсож байгаа хүмүүсийн хүртэл хараад байгаа байхгүй. Тэр зогсож байгаа хүмүүс чи ядаж нэг юуны уламжлалтай байгаа шүү дээ. Ажлаа мэдэх байх хэвээр. Бөмбөг гарна шүү дээ. Одоо жишээлбэл Аргентин, Мексикийн тоглолт, Бразил, Парагвай тоглолт, юу Парагвай, Японы тоглолт үзэж чад. Парагвай, Японд нэг хүн ингээ бөмбөг гаргавал барьчихж байгаа. Тэгээд ард нь хүүхд бөмбөг өгөө тоглолт явдаг шүү дээ. Тэгвэл аваа шууд ингээ дарагшаа шидчихэж байгаа байхгүй талбараа. Тим тохиолдол жишээл тухайн тоглолт нь 2 болж байгаа байхгүй. Тэгвэл ийм зохион байгуулалтын алдаанууд талбайдаар бараг болдгоо шүү дээ. Яг Европын том тэмцээнүүд юм тий. Тэгээ бид тэрийг харж гайхчихсан байхгүй. Яагаад энэ ингээд тоглолт ард нь явж байгаа бөмбөг аваа шууд дарагшаа шидчихэж байгаа. Тэгээд инээгээд байгаа байхгүй тэрийг. Яг нэг бөмбөг аваад их баяртай л байсан бах л да тий. Тухайн одоо нэг үзэгчдийг харж байгаа. Тэгээд тэрийг харчаа би зохион байгуулалтын жоохон сонирн минутаас. Тэгээд завсрал уул 0 ерөөсөө юу болцсон. Битүү оочр мангар урт. Тэгээд нэг уух идэх юм ч юм уу зохион байгуулалтын тал дээр одоо тэр Элис парк гэдэг Приторогийн тэр цэнгэл түрээлэн бол үнэхээр муу зохион байгуулалт надад л харагдчихсан. Soccer City гэдэг тэр Йоханнесбургийнх нь л арай өөр гэсэн л да. Гэтэ өчтөр бас мэдэгдэл байна. Энэ Швейцар, Америкийн засгийн газар бол энэ Катар, Оросын дэлхийн аваргын өгсөн энэ сонгон шалгаруулах үйл явцын талаар шалгаж л байгаа юм тийм. Гэхдээ өчтөр FIFA-гаас бол мэдэгдэл хийсэн байна. Зеблатер бол явчихсан. Гэхдээ 2018 онд Оросын холбооны улсад зохион байгуулагчдаараа зохион байгуулагдана. Энэ дээр ямар нэг асуудал байхгүй гэж мэдэгдлээ шүү дээ. Тий. Орос төр бол одоо нэгд ойртсон. Тэгээд одоо худлаа авах л та. Катар бол одоо энэ Өмнөд Африкт адилхан юм харагдаад байгаа шүү дээ. Өмнөд Африкийг бодвол хөл өмгийн соёл уламжлал бүр муу. Бүр муу. Тэг яг тэмцээн уралдаа 2006 оны Дохогийн наад нөгөө сайн зохион байгуулсан. Зодсон шүү. Тийм мөнгөөр бол зодон. Дээрээс нь цагуурийн уур амьсгал айгу чухал. Энэ яхаар бас одоо үйл болохоор усноо эсвэл зоно бас шийдэгдэг байгаа. Тэгээ энэ дээр бас нэг юм яриад байгаа шүү дээ. Одоо зарим би хөл бөмбөгийн холбоотой юм уншиж байгаа. Европын хөл бөмбөгийн холбооны лигүүдийн хувьд ч өвлийн амралт байна. Тийм ээ. Тэгээ өвлийн амралтаар ингээд хийж болохгүй юм уу? 100 тэг бараг 40 хүрдэг. За тэр нэг цэнгэлт хүрээлэндээ нэг юм агааржуулагч маяг юм 50 юм шиг том синс. Гэхдээ тэр нь бараг 30 градус гэдэг байгаа байхгүй. 6-7 сард чинь. Тэгээ тэр 40 градус чи жуулчд бас амрна шүү дээ. Тэр хурцын тэ олон хүн очин тэ.
Тэгэхээр энэ тохиромжгүй л гэж үзэж байна. Тийм яг өвлийн амралт гэж болох л байх л да. Яг сая ингээд одоо аваргууд дийлийг одоо 6 сар гаргаж байна. Дэлхийн аварга 3 жил гэдэг ч юм уу те. Тэгэхээр зундаа жоохон сунгадаг иймэрхүү юм болоо байж болох л байх л да. Тийм. Тийм. Гэхдээ яг хоёр улсад яг олимпич гэж байгаагүй шүү дээ. Хоёр улсад одоо юу гэдэг чинь зэрэг сонгодог те. Орос, Катар хоёрыг. Тэгээд нөгөө хоёр сонгодог улс нь өөрсдөө засаглалын хувьд өөрсдөө жоо алдаатай улсууд байдаг. Орос бол ерөнхийдөө спорт руу улс төр маш их орцсон юм улс. Катар бол ерөнхийдөө улс төрөнч гэр бүлэнч юм ч ингээ холилдсон те компанич холилдсон. Тийм улс засаглалын хувьд бол ерөнхийдөө жоохон муу улсууд. Тэгээ энэ хоёр улсад ингээ зохиогдох гэдэг надад ч их айгүй тийм сэжигтэй санагддаг л да. Ялангуяа Катар бол хөл өмгийн уламжлал маяг яах вэ? Санхүүгүүд бол мундаг гэж магадгүй. Тэгтээ эн чинь хөл өмгийн том баяр цэнгэл те. Тэгвэл олимпик юу гэдэг чинь за нэг баян улсад өгчөө. Нөгөө улс нь олимпиад өөрсдөө баг оролцож чаддгүй ч юм уу да. Сингапур авчвал одоо тэрний шиг утахгүй байхгүй л байна л та. Үзэгчээс авахлаа. Тэрнтэй л адилхан юм бас харагдах болов те. Бас уламжлалаа харж сонгох хэрэгтэй гэсэн үг. Тий. Оростой бол өрсөлдсөн улсууч их том улс байл шүү. Англи байна. Тийм. Франц, Португал биш ээ. Португал, Испани хоёр хамтраад байсан баха тийм ээ. Нэлээд том улс. Гэтэ хоёр улсад явуулахыг бас болцсон байж гэж би юунаас харсан. Яг Япон солонгост болохоор зардал их гарсан гэдэг. Тиймэрхүү бас юм яригдсан байсан. Тэгээ энэ FIFA чинь жилд тэдний хэмжээний мөнгө олт юм байна. Би 2011 оноос 14 оны 4 жилийн тайлан юм. Тэгээд нэг 5.7 тэрбум болоод тэгээд 5.3 тэрбумыг зарсан гэж. Нэг үйл ажиллагааны цэвэр ашиг нь бол нэг 300 хэдэн сая доллар гэдэг. Гишүүн улс орнууд 209 гишүүн улс орнод нэг 958 сая доллар зарцуулдаг гэдэг юм л да. Тэгээд энэ мөнгнөөс нь Монголд ус ирж байгаа юм санамж байна. Монголд бол ирдэг. Гэхдээ одоо хаажт нь одоо мэдэгддэггүй те. За энийг бол манай хүмүүс бол энэ бол бүгд мэдж байгаа. Одоо гадны хүн тайлбарлах юм бол бүр нүдэн орой дээр гарна. Нүдэн орой дээр гарна. Дэлхийн аваргын бонус гэдэг одоо манайх чинь сая доллар дээр ахаад нэмэлт сая доллар орчиж байгаа байхгүй энэ жил. Тийм үү. Сая энэ чинь дэлхийн аваргынхаа юу хийлээ шүү дээ. Одоо тайлан байлангаа хийлээ шүү дээ. Дэлхийн аварга ингэ зохион байгуулалт хэвлээгээ. Тэгээд дэлхийн FIFA ч өөрөө ашигын төлөө бус тэгээд орлого маш их болоод байдаг. Зөвхөн телевизийн ашиг хэдэн тэрбум хэдэн сая ярьж байгаа шүү дээ. Тэгээд чи түрүүн хэлсэн шүү дээ. Их хэмжээний зарлага гаргахтаа гэж. 5.7 тэрбум долларыг олчихжээ. Манай оюутлогын өрөнгө оруулчихсан шүү дээ. Анхны өрөнгө оруулалт. Тэрнээсээ 5.3 тэрбум зарчих гэж. Ийм хэмжээний зарлага гаргад юм уу FIFA? Энэ тэгээд нөө яг л одоо наад төрч яриад байгаа байхгүй юу? Хаа хамаагүй өргүү зардлууд нөгөө компаниуд ч юм уу янз янзын компанитай хамаагүй өндөр зэрэглэлийн гэрээ байгуулдаг. Одоо нэг маркетингийн компанитай одоо Joe Avalanche-ийн түүхөө шүү дээ. ISL гэдэг маркетингийн компани гэрээ байгуулсан гэдэг. Тэр нь авилгалын хэрэгээр хамаагүй их хөнгө өгсөн гэдэг. 2013 он Joe Avalanche одоо Blatter өмнөх ерөнхийлөгчтэй. Тэгээд хүндэт ерөнхийлөгч сонгогдсон байхдаа 2013 он бас тийм хэрэг мандага. Тэгээд юу асан шүү дээ ажилласаа болсон байхгүй юу? Тэгэхээр яг тийм компаниудад асар их мөнгө өгдөг. Одоо ингээд Blatter сонгогдохоо болног нь том компаниуд чөдөөнөр эхэлж байгаа сте. McDonald's, Adidas, Coca-Cola гэдэг ч юм уу те. Тэгмэл энэний цаана юу вэ гэдэг асуудлаас яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зардал нь өөрөө худлаа зардал юм аа гэдэг. Европ хөлбөмбөгийг бол өөртөө мэдээд. Яг үл чи өөртөө Европын аваргыг том тэмцээн цохоод ямар зардал гардаг мэддэг. Англи өөрөө Премьер лиг, Герман өөрөө Бундслиг гэдэг яг ямар зардал гардаг бүгд тодорхой болсон байгаад FIFA-гийн зардал хамаагүй өндөр гараад байдаг. Тэгмэл энэ ч нэг авилгал улс төрийн янз янзын асуудал энэ дээр яригадаад байна гэдэг. Европод л ийм байр суурьтай байгаад байдаг. Тэгмэл одоо хөл өмгөлтөө Европын холбооч гэсэн гэдэг чинь нөгөө грекийг нэг зөвлөх гэж авдаг ч юм уу те. Тэгмэл Европын хөл өмгөө холбооч өөрөө улс төр орсон бус толгоодоо бас гайгүй болох гээд Европын хөл өмгөө босгох гээд арай өөр юм бас хийгээд ах шиг байна л да. Илүү Англи ичг рүү, илүү Германы ичг рүү явуулах. Тийм арга одоо. Жишээлбэл би бизнес биш үү те. Цэвэр бизнес юутай телевизтэй гэрээ байгуулад тэрнийх ашигыг Премьер лигийн 20 багч ингээ хоогаад авдаг тийм ээ. Премьер лигийн 20 дугаар оронд ордог баг бус лигийн төрүүлсэн багаас илүү авдаг. Мөнгө нь. Тий, Cardiff City ч өнгөрсөн жил 55 сая болоо 56 сая явж байна. Паундаар ч гэдэг юм чинь доллар биш еврогоор биш. Илүү өндөр анш шүү дээ. Гэтэл Real Madrid өнгөрсөн жил төрүүлээд авсан 30 40 тэр хавцал авч байгаа шүү дээ. Дэлхийн аврал төрүүлсэн багч нь 100 мөнгө авдаг гэсэн. Тий. Тэрнээс илүү авч шүү дээ тий. Тэгэхээр эн чи яг сонирхолтой өрсөлдөөн дээр тулгуурлаад телевизтэй гэрээ гэдэг байж байна. Жишээлбэл одоо нэг улс төр ч юм уу энэ засаглалын тоглолттой би юун дээр харж байгаа юм бэ? Би сайн нийтлэлийн санаа оруулсан Орос дээр хараад байгаа байхгүй. Манай Япон солонгос гэдэг Аз улс хамаагүй л. Энэ хоёр улс бол 20 жилийн турш босч ирж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр Оросоос сайн тамирчин байна уу? Энэ ховор өндөө. Европт бол байхгүй. Чиришээ байгаа шүү дээ. Тий, Аршаун байсан, одоо Жирков Челсид байсан тий. Чиришээ яасан гэхээр аав нь өөрөө хаалж чиж байгаа Реалын хатанд тоглолт өгсөн тийм л хөлт байгаа. За дээрэс нь Оросын тэр бомтон тэр байна. Роман Абрамович байна. Мэдээж Абрамович бол Челсид маш олон орос хөлтөд тоглуулж байгаа. Нэг ч гарч ирэхгүй.
За Зингараа гэж Ридингийн, Усмано байна 15% эзэмшдэг Арсенал ингээд Оросын тэр бомтууд маш олон Европын клубүүдийг эзэмшдэг. Тэндээс яагаад Орос хүүхдүүд гарч ирэхгүй байна гэхэл нөгөө засаглалын асуудал яригдж байгаа байхгүй. Багаасаа нөгөө Оростой муу, суур муу учраас. Тэгвэл Оросд өнөөдөр дэлхийн том ахтнууд бүгд үйл ажиллагаа болж байгаа шүү дээ. Барселона хөлөө үүлэхэл одоо нөгөө юу хийлдэг. Одоо талбай орчдөг тийм. За тэр нь үйл хийлээд ингээд том болчдөг учраас хүүтнийг бол ажирдаг. Тэгвэл Япон солонгос хүүхдүүд яагаад гараад ирэхээр эндээ засаглал маш сайн байна. Багадаа энэ хүүхдүүдийг үндсэн техник маш сайн бэлдэж байна. Дунд сургуулиас нь бараг шүү. Тий, солонгос Японыход ерөөдөө дунд сургуулийн юутай юм, школтой юм байл л дээ. Тэгвэл одоо дэлхийн хамгийн том клуб гэж ярьж байгаа Барселонагийн дараагийн Мессийн солонгос хүүхд байна. Тэрний дараагийнх нь Япон хүүхд байна. Одоо Бундслиг, Премьер лиг ч юм бол дандаа солонгос хамгаалагчтай болчихлоо шүү дээ. Тий, Япон солонгосод болсон. Тэгээд Япон солонгосууд дээрэс нь Европ руу маш олон тэмцээнд явдаг зардлын үед хол шүүд энэ чинь. Оросоос бол хамаагүй одоо сул талтай. Гэтэл яагаад эндээс ингэ сонгоод энэ төр энэ хүүхдүүд яг мэрэгжлийн тамирчин болох бүх юмуд нь байна. Зан характерын хувьд те. Одоо жишээлбэл мэрэгжлийн хөлбөмбөгч бол хамгийн чухал юм бол энэ зан характер одоо нөө сэтгэл зүйн асуудлыг чухал байна. Одоо жишээлбэл манай Монгол төр энийг хүндэгдэх байхгүй. Сайн тамирчин болно гэдэг үнэхээр чадвар байдаг манай Монгол хүүхдүүдэд. Үнэхээр одоо Месси шиг ч мундаг хүүхдүүд байна. Одоо Мөрөн байна, Зиндаа юу шин те. За бидний дээдлээс бол одоо Гард Магна байна, Лүмбэн гараа бах байна те. Энэ хүмүүс яагаад сайжирдаг вэ гэхээр засаглал нь угаасан учраас хичнээн авьяастай байгаа сайжирдаг. Одоо жишээлбэл миний мэдгээр Тэмүүж ингээд маш мундаг нэг хүүхд байна л да. Одоо баруун тав үнэхээр мундаг цогтдог. Хоёр үл нь ялгаагүй. Энэ хүүхд Монголд өрнөдний сайн хөлбөмбөгч болохгүй төгөлдөр байна. Тэгэхээр яг засаглалын асуудал биш. Ган дэлгэр бол өөрөө шал өөр хүүхд. Ган дэлгэр бол мэрэгжлийн тамирчин болчих. Яг бол тэр чинь багаасаа тактикийн сурцсан, багаасаа нөгөө юуг нь хөлбөмбөгийн соёл боловсролын сурцсан, дасгалжуулагчтай яаж харьцахаас авах бүгд юм мэддэг болсон. Тэгээд Монгол дээрээс ган тэр тоглолтоор Монгол цэцлэрс архиж мэдэхгүй байхгүй. Тэр өндөр зэрэглэлийн тамирчтай харьцаж үзээгүй. Тэгээд яг нэг сая сүүл чинь шигшээр Мянмарт төгссөн. Тий, үгүй юунд дээр тоглосон? Тиморто Зүүн Тиморт төгссөн. Зүүн Тиморто тоглоход ган дэлгэр ерөөс ашиглаж чадаагүй л дээ. Яг бол энэ хүүхд гарсан уу юм? Юунд дээр нэг Тиморт болсон тоглолт нэр гарсан. Тэнд нэг гарсан гэсэн. Тий. Ган дэлгэрийн хувьд би өөрөө солонгос дагаж утсан. Солонгосын хамгийн том сургууль авъя гэдэг байхгүй юмсаа. Чи манай зүгээр орчгоо тий. Угаасаа нэг их сургуулийн хөл өмгөө сургуультай. Тэгэхээр манад бол том тамирчдыг энд авчирхаар яг дэлхийн зэрэглэлийн тамирчдыг тань гэдэг айгүй хэцүү байна. Дасгалжуулагч нь өөрсдөө тэр тамирчтай хүрэхгүй байгаа байхгүй. Тэгээд хүрэхгүй болгонгод ойлгодог энэ тамирчин сайн биш вэ гэж хараад байдаг. Тэнгүүл нөгөөх нь Английн Сандал лигт багын төрүүлээд өөрөө шилдэг болоо Тоттенхэмд шалгалтыг хөрлөг аваа шалгалтын 70 хүүхдээс 2 хүүхд авсан тэнд нь тэнцээ те. Солонгост очиод хамгийн том сургууль их сургуульд нь орох хөрлөг мөрлөг аваад ийм хүүхд байгаа байхгүй. Тэгэхээр манай хөлбөмбөг маань өөрөө аюул хол байна. Засаглалын үед бүрд ор байна гэдэг. Би яг нь Оросын чинээс ороод ийшээ орчлоо л да. Энийг сайжруулахын тулд яах вэ? Одоо шинэ өдөртөгтэй болцсон. Шинэ өдөртөг одоо санхүүжилтийг яаж хянах вэ? Өмнөх Гамболд ерөнхийлөгч байсан үетэй харьцуулах юм бол одоо Ганбаатар шинэ ерөнхийлөгч үед энэ санхүүгийн үйл ажиллагаа чинь энийг яаж хянах вэ? Одоо бол яг Гамболд Ганбаатарын нэг үе болчих. Яг адилхан болчиход байна л да. Яг бол энэ хоёр чинь нэг ард нь нэг Гамболд байгаад идэг Ганбаатарын ард. Яг бол Монголд энэ санхүүг хянахын бол хамгийн чухал юм FIFA гэдэг сахилгаатын ороо, ёс зүйн ороо, аудит хийм шалгалтын ороо гэдэг хамгийн чухал дөрвөн хороо гэдэг. Энэ хөндлөнгийн бос тоо. Хөндлөнгийн байр суурьтай байх хэвээр. Хөндлөнгийн тэгээд яг нөө өөртөө бас нөө юу хаалта санал дэвшүүлээд тэндээс сонгогддог тийм хүмүүс үстэй. Энийсээ их хурлаар сонгоё гэсэн чинь тэгээд FIFA-гийн өргөл би сая дэлгэнгүй ярьлаа шүү дээ, тэ. Ерөөдөө санал нь Булаатарт ингээд явах гэж учраас Монголд ингээд Ганбаатарыг гаргаад үлдээж Ганбаатар нөгөөе гэдэг ийм байр суурьас учраас энэ хоромтой байгуулаагүй л да Монголд. Хэрвээ байгуулсан бол одоо санхүүгийн хувьд, сахилгаатын хувьд, ёс зүйн хувьд янз янзын үйл ажиллагаа үүснэ. Гамболчлын өндөр 5 жилийн бан авцсан, тэ. Урд нь ямар олон хэрэг мандажлаа. Манайхыг Зүүн Азийн хөлбөмбөгөөс 5 жил хоригдсан юм уу л тий. Тэгэхдээ одоо энэ хүнгээ хөргөлчөд ингэ байгаад гэх юм бол дараагийн хүмүүс нь Гамболч иргээл зүгээр ингээл болчтыг гэдэг байр суурин дээр байна шүү дээ. Яагаад өнөөдөр Платрийг ч юм уу бус тэр адмын шалтгаануудыг шалгаад араас нь мөрдөөд яваад байгаа. Монголд яагаад тийм байхгүй байгаа. Тийм учраас одоо энэ засаглалууд ирүүл болох болов. Дээрэс нь спортч өөрөө улс төрөөс бол байх хэрэгтэй гэдэг Олимпиороо 80-84 онд харуулчлаа. Хөлбөмбөгийн олон улсын хөлбөмбөгийн бол босоо харуулчлаа шүү дээ. Энэ цэвэр бизнес байх хэрэгтэй, ашигын төлөө бос байх хэрэгтэй. Тэгвэл манай Монголд яадаг вэ? Улс төр нь их ороод идэг. Улс төрийн нөлөөх байгаад идэг. Хөл өмгөгч нь байдаг. Одоо Монголын хөлбөмбөгийн холбоонд за хөлбөмбөгийн яг суур улцхур байхгүй шүү дээ. Хөлбөмбөг дандаа тоглолтгүй ерөнхий нарийн бичгийн шийдвэр те. Маркетинг ялвч юм бус талбартууд нь Ганболдын жолоочийн ихнэр ч юм уу те. Ихнэрийнх нь одоо баруун гарын ч юм уу те дандаа л тийм нөхдүүд ажиллаж байдаг. Тэгээ энэ хүмүүсээс хөлбөмбөгийн хөгжил хүлээн гэхэлэр өөрөө хэцүү. Гэхдээ ер нь асуулт эх жил FIFA дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгочлоо гэж бодъё. За тэр үед Sepp Blatter-аас өөр бодлого баримтлах болов энэ барууны улс орнуудаас шахаж чадах уу нэр. За яг хоо бид нар бас FIFA-д шууд найдаад болохгүй л байна л да тий.
Бид нар FIFA-д найдах юм бол одоо үүд чинь FIFA л өөрөө бизнесийнхээс илүү тийм улс төр орсон олон нийтийн саналаар тодруулдаг байгууллагч угаасаа нэг тийм сул тал байдаг шүү дээ. Тэгэхээр FIFA хичнээн өөр хүн сонгогдсон гэсэн манад нөлөө нь бас тийм хүчтэй биш байх болов уу гэж бодоод байна л да. Яг бол дараагийн сонгогдсон бол ахаа санал авахын төлөө Монголч юм, Фижи, Самоа гэх нуусууд дахиад яриа хийх л байх л да тий. Би тэгэхээр энийг бид нар дотооддоо шийдэх хэрэгтэй. Дотооддын засаглалын үед эрүүл болох хэрэгтэй. Ядаж манай ерөнхийлөгч хэлбэрдэж оролцохгүй байх хэрэгтэй байна л да. Сая бол бид нар ерөнхийлөгч хэлбэрээр захиа ütсэн шүү дээ. Ийм ингээд юу гаргаад наад хүн чи ядаж хиймэл зүйлгний сурчлаганд хүүхдээ юу арчилгааны семинарт хүүхдээ явуулж чадсан шүү дээ. Ийм суртахуун гүнтэй бид ажилламаар гүнэдэг зүйлийг хүртэл энийг хүртэл тоохгүй байна. Тэгэхээр энэ бол Монгол улсын одоо нэг хууль одоо засаглалын тал дээр тэгээ ёс зүйн тал дээр иймэрхүү асуудал байна. Хамгийн гол нь FIFA-гийнхаа одоо тэр ёс зүй сахилгад аудит гэдэг хамгийн чухал ороондоо байгуулж иж манай хөлбөмбөг бол илүү цэвэр болох байх. Тэгээд манайхыг бол дэмжих зөндөө холбоо шүү дээ. Заавал FIFA-г харах шаардлага байхгүй. FIFA бол том нь Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоогод 10 гишүүнтэй байгуулга байна. Энэ Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо ямар давуу талтай гэхээр дандаа Азийн хамгийн тэргүүн улсууд одоо Япон, Солонгос, Хятад, Тайван гэдэг Хонконг, Макао эдгээр улсууд Монгол болон Гуамд мөнгө хийх маш их хүсдэг. Арцан солонгосыг хөгжүүлэхийг тий. Яг бол энэ 10 улс бүгдээрээ хөгжиж Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо нэр өндөсөн байр суурь нөсөх учраас. Тэгмэл Монгол арцан солонгос энэ дотор хамгийн сул байр суурьтай. Одоо Монголд маш их тусламж өгдөө шүү дээ. 14 насны хүүхдүүд Хятад руу байнга тэмцээнд явна, Гуам руу тэмцээнд явна. Тэгээ одоо яг манай Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоос Гуам хамаагүй өчрөг болж одоо Лос Анжелес Галаксид 2 тоглогч тоглож байна. Чансааны хөдөлгөөний 150 140 руу урагшилж байна гэдэг. Зүүн Азийн яг зөв засаглалтай зөв байр суурь баримтах юм бол урагшаага урагшлах ч юм уу те санхүүгөө Зүүн Аз дээрээс нь Азийн хөлбөмбөгийн холбоос янз янзын тусламж хэрэгтэй боломжууд бол зөндөл байна л да. За цаг үеийн асуудлаар их сонирхолтой ярилцлага тайлбар өгсөн танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Их сурвалж ярилцлагын ээлж дугаар өндөрлөө. Ирэх бям гарагт өргөн уулзъя.